Дотоод хэргийн их сургуулийн Захим ТV-гийн ярилцлагын цаг болонгийн ээлж дугаарыг хүргэж байна. Энэ удаагийн дугаар зочин хөтлөгчөөр Ахмад Цэрэн ханд миний бий оролцсноо. Энэ дугаарт дотоод хэргийн их сургуулийн эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлалын төвийн эрхлэгч доктор Дид профессор Хурандаа Алтан гэрлийг урьж оролцуулж байна. Таны амрыг ирье. Амар гээ. 2022 оны 1-р улирлын байдлаар шүүхийн шийдвэр ерөнхий газарт хоригдлыг судлахад бэлтгэх хөтөлбөрийг боловсруулан хүргүүлжээ. Энэ судалгааны хэрэгцээ шаардлагын талаар яриагаа эхлэе. За та бүхэн өнөөдөр ямар амгалан галдгая. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын захиалгаар хоригдлыг судлахад бэлтгэх хөтөлбөрийг 2022 оны 1-р улирлд бид хийж гүйцэтгэлээ. За манай эрдэмтдийн нэгдсэн хүрээлэнгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх судлалын төвөөс сүүлийн жилүүд хэрэгжүүлж байгаа нэг судалгааны ажлын нэг чиглэл бол давтан гэмт хэрэгтэй шалтгааны нөхцөл түүнийг бууруулахад чиглэгдсэн олон төрлийн судалгааны ажлыг хийж гүйцэтгэлээ. Энэ ажлын хүрээнд хоригдлыг судлах бэлтгэх хөтөлбөрийг багц байдлаар бид хэрэгжүүлээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хүлээлгэж өглөө. За энэ хөтөлбөрийг хийх хэрэгцээ шаардлага юу вэ гэхлээр нэгдүгээрт өнөөдрийн байдлаар хорих ангиудад ял эдэлж байгаа 5000 орчим хоригдлууд байна. Энэ хоригдлуудын ерөнхийдөө дунджаа нэг 45-аас 55 орчим хувь нь урд өмнө ял эдэлж ирсэн хоригдлууд байгаад байна. За энэ хоригдлуудаас бид судалгаа авч үзсэн. Нийт бол 1200 орчим хоригдлуудаас судалгаа аваад үзэхэд яагаад энэ хоригдлууд сулгасны дараа дахин гэмтэрэг хийгээд байгаа юм бэ? Энэ гэмтэрэг үлдэх болсон шалтгаан нөхцөл нь юу вэ? Юунийг бууруулах чиглэлээр өөрсдийнхээ хүсэл сонирхол тэр ажиллагаанд оролцож байгаа цагдаагийн байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, нийгмийн халамжийн байгууллагуудын алба хаагч холбогдох нэгжтэнгүүдээс нь судалгаа аваад энэхүү судалгааны ажлыг хийж гүйцэтгэлээ. Ерөнхий судалгааны үр дүнд гарахад хоригдлоос суллахад бэлтгэх чиглэлээр тодорхой арга хэмжээг хорих анги зайлшгүй зохион байгуулах нь зүйтэй юм байна гэдэгтэр санал дүгнэлтэнд хүрлээ. Энэ хүрээнд болохоор хоригдлыг судлахад бэлтгэх чиглэлээр хоригдлууд юу хүсэж нэхлээр бичиг баримтжуулах хэрэгтэй байна. Ажлын баримт зуушлах хэрэгтэй байна. Ажил мэргэжлийн чиг баримжаа олох хэрэгтэй байна. Гэр бүл орон нутгийн засваргааны байгууллагатай холбон зуушлах үйл ажиллагааг явуулах хэрэгцээтэй байна гэдэг талаар бид судалгааны ажлын үр дүн гарсан. За энэ хүрээнд бид энэ суллагдах бэлтгэх хөтөлбөр гэдгийг хорих анги бүр явуулах нь зүйтэй юм байна. Энэ хөтөлбөрийг хүрээнд явуулах зүйтэй юм байна гэдэг талаар нэгдсэн санал зөвлөмжөнд хүрээд энэ хөтөлбөрийг боловсрууллаа. Ерөнхийдөө бол жилд нэг 2000 орчим хоригдлууд суллагдаад байгаа. Тэгээд энэ суллагдах бэлтгэх хөтөлбөрийг бий болгосноор энэ 2000 орчим хоригдлуудыг бол энэ хөтөлбөрийн хүрээнд хамруулах болцоотой гэдэг ийм шаардлагыг хүрээнд бол энэ судалгааны ажлыг хөтөлбөрийг боловсруулсан. Хоригдлыг судлахад бэлтгэх хөтөлбөрийн товч мэдээллийг өргөл. За хөтөлбөр маань өргөдсөн 3 үндсэн хэсгээс бүрдэж байгаа. Нэгдүгээр хэсэг бол энэ хөтөлбөрийг зөвхөн хорих анги дангаараа хариуцж хийх нь бол учир дутагдaltaй зүйл юм байна гэдэг талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын холбогдох удирдлагуудтай зөвшөөрсөний үндсэн дээр энэ хөтөлбөрийг хөтөлбөр нэмгийн хамгааллын яам, хууль зүйн дотоод хэргийн яамны сайдын хамтарсан тушаалаар батлах нь зүйтэй юм байна гэдэг дээр нэгдсэн шийдвэр төрсөн. За энэ хүрээнд энэ хоёр сайдын баталсан нэгдсэн 10 орчим жил хэрэгжихээр хөтөлбөрийн төсөл босрогдсон байна. Хоёрдугаарх нь болохоор хоригдлыг суллахад бэлтгэх 6 сар хүртэл хугацаанд суллагдахаас өмнөх 6 сар хүртэл хугацаанд яг нийгмийн ажилтан сэтгэл зүйчээс хорих банкгийн албан хаагчаас сургалт явуулах сургалтын хөтөлбөр гэсэн хоёрдугаар бүтцээс тогтож байна. Гуравдугаар хэсэг нь болохоор хоригдлыг суллахад бэлтгэх байр байх нь чухал юм байна. Тэгэхээр суллагт бэлтгэх байрыг хорих анги бүр байгуулах нь зүйтэй юм гэдэг дээр хорих ангийн алба хаагчтай хамтарсан байдлаар байрны жишг зураг, жишг барилгын тооцоо гаргаад энэ хөтөлбөр дээр авсгасан байгаа. Инхээр хөтөлбөр маань 3 хэсэгээс бүрдсэн тийм хөтөлбөр байгаамаа. Энэхүү хөтөлбөрийг боловсруулсан судлаач нарын зүгээс ямар үр дүн хүлээж байгаа вэ? За манай судалгааны багаас хүлээж байгаа нэг томоохон үр дүн бол урд бол зөвхөн энэ хөтөлбөрүүдийг хоригдлыг нийгэмшүүлэхтэй холбоотой хөтөлбөрүүдийг зөвхөн хорих ангийн даргын тушаалаар гэдэг эсвэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар авч хэрэгжүүлдэг байсан бол энэ удаагийн хөтөлбөрийн гол онцлог бол хөтөлбөр нэмгийн хамгааллын яам, хууль зүйн дотоод хэргийн яамны сайдрын хамтарсан тушаалаар баталж байгаатай холбогдуулаад энэ улсын хэмжээнд хэрэгжих болцоотой болж байна. Энэ хөтөлбөрийг бид хөтөлбөр нэмгийн хамгааллын яамны харьяа, аймаг орон нутгийн газар хэлтсийн ажилтан, мэргэжилтэн тухайлбал бүх орон нутагт ажиллаж байгаа нийгмийн ажилтнуудаар хилцүүлэг хийсэн, цахим хилцүүлэг хийсэн. За хөтөлбөрөө бид энэ цахим хилцүүлгийн үр дүнд хөтөлбөр яамаа хамгааллын холбогдох удирдлагууд алба хаагчдын ажилтнуудаас болохоор энэ хөтөлбөрийг бол хорих ангийн нийгмийн ажилтнуудаа хамтарч хэрэгжүүлэх
болцоотой юм байна гэдэг нэгдсэн дүгнэлтэнд хүрсэн байгаа. За тэгээд нийгмийн хамгааллын яамнаас хууль зүйн дотоод хэргийн яамд манай нийгмийн хамгааллын яамнаас энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зүйтэй юм байна, болцоотой юм байна гэдэг талаар дүгнэлт гаргуулад хууль зүйн дотоод хэргийн яамд болохоор хамтран батлах тухай саналаа өгсөн байна. Нэгдүгээрт ингэхээр бид нь улсын хэмжээнд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх болцоотой, ингэснээрээ төсөв хөрөнгийг шийдвэрлэх болцоотой юм байна гэж үздсэн. Хоёрдугаарх нь бид энэ хөтөлбөрийг эхний ээлжинд 20 ангиудад туршиж үзэх нь зүйтэй юм байна гэдэг байдлаар үзээд Хинтээ аймаг, Говьсөнбөр аймагт энэ бидний боловсруулсан барилгын зураг төслийн хүрээнд 2 ангид дээр сулгад бэлтгэх байрыг барьсан байна. Энэ хөрөнгө оруулалтыг бол шүүгэн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар шийдвэрлээд нийт 60 орчим сая төгрөгөөр 2 ангидтай сулгад бэлтгэх байрыг бариад эхний ээлжинд энэ сургалтын хөтөлбөрөөр 10-аас 20 хоригдлыг сургалтанд хамруулад энэ туршилтын үйл ажиллагаа бол эхэлсэн явагдаж байгаа. За энэ хөтөлбөрийг боловсруулахад бид олон улсын туршлагыг бас нэлээд судалж үзсэн. Тухайлбал Америк нэгдсэн улс, Бүгд найрамд Солонгос улс, Оросын холбооны улсад яг энэ хоригдлыг сулахад бэлтгэх хөтөлбөрийг боловсруулах чиглэлээр тэр туршлагыг судалсан. Түүнчлэн хөтөлбөрийн хэрэгжилтээр дүүн шилгээ хийж үзэхэд тухайн улс орнуудад бол давтан гэмтэрхийг тодорхой хуваар бууруулсан туршлага байна. Тухайлбал Солонгос улсад бол давтан гэмтэрхийг 10 орчим хуваар бууруулсан тийм хөтөлбөр гэж бас нэр туршлага байсан юм байна. Тэгэхээр би энэ хөтөлбөрийн агуулга, хөтөлбөрийн хэрэгжилтэн дээр нь бас өөрсдийнхөө боловсруулсан хөтөлбөр дээр харьцуулсан судалгаа хийж бас ашигласан тал байгаа. Эцсийн хамгийн гол үр дүнг бид юу гэж харж байгаа гэхээр энэ сургалтанд явуулах энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр энэ давтан гэмтэр хийгээд байгаа 50 орчим хувийг бууруулах ямар болцоотой байна. Ингэснээр нийгэмд болохоор гэмтэргийн тоо буурах та. Цаашлаад нийгмийн одоо шударгаас тогтох энэ хууль эрх зүйн төлөвшөх үйл явцад бол энэ хөтөлбөр бол нэлээд гол үр дүн хүргэх болов уу гэж байна. Төсөөлтөй байгаа судалгааны багаас. За баярлалаа. Бидний урилгыг хүлээн авч хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэсэн хорондоо Алтан гэрэл танд баярлалаа. За баярлалаа. Дотоод хэргийн их сургуулийн Цахим ТV-гийн ярилцлагын цаг булангийн энэ удаагийн дугаар өндөрлөж байна.